хөгжим тоглоом. Яаж хүмүүс шиг юм өдөр болгон өөрийгөө харчилдаг, өөртөө айгүй харчаатай. Тийм амар гоё супер хүн болох вэ. Бүр вивод байж хахад би чи ер нь бол ерөөсөө ингээл ямар ч гэрээс гарах нөхцөлгүй л байгаа штэ. Тийм байсан хэрнээл бас хөөрхөн өөрийгөө харчлаа л маск энтер тавиал нарны цэцод үрхээл тэгээл өсмөсөө шүлжээл ер нь янзлал арчлал тордоол суудаг байсан байгаа байхгүй юу. Тэгвэл одоо бол байхгүй зүгээр нэг гарахтаа л нэг нүрээ бодож модож үсээ янзлдаг болсон. Тэгээ жоохон өөрийгөө арчилж тордож бай гэж бодож байна. Тэр үед гэр орноо бас нэг амар бас байнгын цэвэрхэн байлгадгүй ч гэсэндээ өөрийгөө тордоол суудаг байсан байгаа байхгүй. Яах вэ? Хөндлөнгийнүүдээр харахад гэрээ цэвэрлэхгүй ижиж өөрийгөө тордлоо гэж л харагдах л та. Гэхдээ яадгийн ядаж өөртөө анхаарж штий. Тэгвэл ч одоо гэрээ ч янзлахгүй нүрээ ч янзлахгүй байгаа гэх. Өнөөдөр юу хийх вэ гэхлээр цай ундаа уугаад тэгээд хүүгийнхаа нүүр гарыг угаагаад эмийн уулгаад тэгээд өрхийн эмнэлэг орж гис үзүүлчихэд ирье. Тэгээ бас хороо орж бас юм атсан юм байна. Харьцаа эзэнс арчилдаг болох юм бол тоо. Гэтэ нэг гоё бүтээгдэхүүн авахгүй байгаа болохоор магадгүй арчлах сэтэл төрөхгүй байгаа л та. Яагаад тий. За бай. Бүгдэнд нь өглөөний мэнд тэгээд хүүгээ өглөө эмнэлэгт үзүүлчихэд тэгээ гайгүй гэхээр нь цэцэрлэгт нь оруулаад өгцөн. Тэгээд тэгсэн чинь өнөө өглөө маш гоё мэдээтэй угтлаа. Уул нь өчигдөр хариу нь гарсан юм байна. Тэгээд би Jenny creator болсон бишээ. Jenny creator болох шалгаруултанда тэнцсэн байгаа. Тэгээд маш гоё байна. Бүх юмдаа бүртгүүлээд хичээлүүдээ танилцуулах хичээлээ үзээд дуусгачлаа. Тэгээд уурлаа бодоод. Тэгээ гоё үргэлжлүүлээ хичээлүүдээ үзээ явна. За би тэг ер нь гараад хичээнд очих гэж байгаа байхгүй юу? Тэгэл нүрээ ботсон. Одоо гис очихгүй бол арай жоохон оройтой таамшиг байна. Гоё фон маань ахгүй ингээд замбрааг харагдаад байна. Түр ингэж тийм. Орой хүүгээ ирэхээр хүүтэй хамт бас нэг бичлэг хийх байхгүй юу? Бараа бүтээгдэхүүн сурталчилж байгаа. Өчигдөр тэр бүтээгдэхүүн маань ирсэн л дээ. Гэхдээ нөгөө нэг би өчигдөр угаасаа Singles Inferno үзээд орондоо унжицсан. Тэгээд уржигдрийн буцан будгаач арилгаагүй унтцсан. Тэгээд ер нь бол нүүр аимшигтэй байсан байхгүй юу? Аимшигтэй ч байх уу? Жохон онцгүй байсан. Нэг кофе уучвал ингээд зүрхт хэлсээ. Тэгээд амар ингээд амьсгал давхцаад идэв шүү дээ ингээд ярьж яхад. Тэгж ирээд унтчих юм болов. Тэгэхээр кофе уухгүй байж яах вэ? Энд ихтэй айгүй сонио. Өө даралт багтай крэм. Энийг яг хөө ингээд суур болгож ингэж ашиглаж байгаа л ардаас нь консилероор өөгөө дараад. Яг айгүй чихшил сайтай. Чихшил сайтай болохоор яг суур болгоход л айгүй тохиромжтой юм байна л да. Тэгэл би ингээл миний зүгээр ойрд мэдэрч байгаа мэдрэмж гэвэл ингээд би нэг ойрд жоохон юм яарсан би ингээд нэг гэрээсээ гараад ингээд ямар нэг юм ингээд амжуулах ёстой нэг юм хийх ёстой ч юм шиг ингээд
юм яарсан сонин мэдрэмжтэй байгаад байгаа. Тэгээд тийм мэдрэмжтэй байгаад байгаа хэрнээ надад ингээд гарч хийх юм юу ч байхгүй заяа. Тэгээд би ингээ гэртээ ингээ өндөж байгаа аахгүй юу. Тэгээд гарч хийх нэг юм байхгүй болохоор яагаад байгаач гэх юм тэгээд сонин байгаад байгаа. Тэгэл би зүгээр юунд нь яардгийн яг юу ч хамааг яаруулаад байгаа гэл жоохон тайван байх гал хичээж байна. Бүгдээрээ хай. Би одоо нүрээ будаад гарах гэж байна. Тэгээд та нартайгаа юу ч ярмаар юм те. Би өөрийгөө юу ярмаар байгааг ойлгож өгөхгүй л байна. Тэр миний ингээ дух мох бүр амар үрчлээтэй байна. Яах вэ? Би өөртөө жоохон анхаарах хэрэгтэй байна. Анхаарч эрт хүчтэй өөрийгөө арчилж тордож тэгээ бус юмнуудаа амжуулж байхын тулд эрүүл хоол хүнс нойр амж чухал байна. Би өөрч нь бас 2 төхөл унтсан баха. Тэгээ өглөө 8-аас ирж байгаа байхгүй юм. 6 цаг унтсан байна. Жирэмсэн хүний хувьд бол хангалттай нойр бол биш. Гэтэ би ямар амар цагаан юм бэ тий. За ингээд манай тусаад өргөчөөд тэгээд би сая надад ирсэн усны шампуныг туршаад өсөө угаачлаа. Ер нь л дэжгүй гоё л болгох юм байна. Миний сэтгэл санааны байдал бол маш докторгүй ер нь амар тийм эмзэг байгаа. Маш эмзэг байгаа. Вау, ямар гоё нар тусч байна. Нэг юм хийгээд ирлээ. Тэгээ бас Миний порлон. Би тэр өрөөнд галтгоонд энэ юм ярина гэж бодож ирсэн аа. Мартчих юм аа. Юу сонио. Юу ярих гэсэн юм бэ? Бас мартамхай болоод байгаа юм болоо. Тэгээ би аюу сонин заяа. Хуучин ингээл хүмүүсийн бичлэг блог млогийг үдэл ингээл амар гоё кайф авдаг байсан байгаа байхгүй юу. Одоо болохоор яхаа авах нь авна л да. Гэхдээ тэрнээс илүүтэй өөрөө ямар нэг юм хийж бүтээж тэрийгээ ингэж нөгөө нэг рил хийж оруулж YouTube дээр оруулж моруулж тэгжиж тэрнээсээ кайф авдаг болцоолээ. Бас сайн л шиг санагдаад байна. Ямар амар зузаан харагдаад байна. Тэгээ ер нь л нь штэ. Огноо төрүүлээд хэцүү байна гэд жоохон хүлээлт тавьчих. Жоохон даагуур хүлээлт тавьчих. Тэгэхгүй болохоор за чадчих واخ болчих واخ гэдэг хүлээлт тавьчвал тухайд айгүй хэцүү санагдах бах. Тэгэхээр мэдээж 2 хүүхэдтэй болоод 2 хүүхдийг дийл хийж зохицуулна гэдэг хэцүү байна гэдэг сэтгэл зүг эртнээс өөртөө суулгах хэрэгтэй. Одоо би жирэмсэн байж ижил. Гэж жирэмсэн болохоор ш тэгж байгаа юм уу тий. Амар л юм эмзэг байгаад байгаа. Төрсний дараа бас тэгж эмзэг байх юм болоо яах юм бол сайн мэдэхгүй байна. Эмзэг байхгүй гिचэмээр байна. Тэгээ надад амжуулах, цогцуулах ажилнууд зөндөө байсан хэрнээ би ингээ хэд хоног ер нь бол жоохон даавн байлаа. Өчигдөр орноо өнжлөө ер нь нилээ ид өдөр тэгэл орондоо унтсан. Дундуур нь яах вэ? Гарсан ч үед байгаа л да. Бүтэнсэнд орондоо унжиж байгаа нэгтгэд гараа тэгээд өчигдөр бас ингээл орондоо унжиж мөнжвөл өнжих нь ч хаашаа ингээд жоохон ирчвчгүй нэг хэсэг байгаад байгаа хгүй. Тэгээд би
амар хүүтэн үеүүдэд гэрээс гарч зөндөө яаж зөндөө юм амжуулчаад ингээ гоё дулаа ороод ингээ яасан чи гэртээ ингээ бүгээд байгаа зү амар тэнэг. Гарахаасаа өмнө жоохон урууган амраагаад ингээ хөвтчихье. Тэгэхгүй болохоор ингээ төрнөөс хойш нааш цаашаа гүйтэн чи нуруу муруу гэтэс мэдс жоо чүлээд байна. Онзон тишаараа хөвтчих. Бай бай.